За сайн бацгаана уу? За сайн бацгаана уу. За өнөөдөр Баяраа багш гişээ миний би подкастыг хөтлөе явуулж байна. За өнөөдрийн битүүрийн ярих сэдэв бол архин донтох өвчин гэсэн сэдвээр битүүр ярих нэ. За тэгээд энэ өдрийн мэндийг хүргээд гэлье. За архин донтох өвчин гэж яг нэрнээсээ бол одоо ингээд арх уух байдлыг ямар үеийг одоо ингээд яг архин донтох өвчин бэ? Тэр өвчин гэдэг хязгаарч нэршилд ордог юм бэ гэдэг талаар л ярих гэдэг байгаа тийм үү? Тэгэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд архин донтох өвчин гэж эмч нар болон судлаачид ингээд янз янзын тийм тодорхойлолтууд гаргасан байдаг л да. Энэ дотроос зөвөр амьдралд ойрхон тэ энгийн хэллэгтэй нэг юм тодорхойлт нь ингээд хувь хүн өөрөө архиныхаа хэрэглээгээ ухамсартаа зогсоож чадах чадваргүй болсныг донтолт гинэ гэж. Ухамсартайгаар зогсоож чадах. Тий, одоо жишээ нь за энэ архи ухаа болёо. Энийг болъё гэдэг. Эсвэл ууж явах үедээ за одоо яг болоо гэд босоод явчих чадвартай. Тэгээд энэ чадварууд нь ингээд алдагдаж эхэлсэнийг донтолт гинэ гэдэг. Хэдий өөрөө ингээд ямар ч сайхан ингээд сэтгэлтэй байгаад одоо би архинаас ахаараа өнөөдрөөс эхэлж уухаа болъё, маргаашнаас болъё гэд ийм сайхан зүйлүүдийг бодоод тэ сэтгэхэд ингээд ихнэрдээ, өөртөө, ээждээ, аавдаа гэд хүмүүст амладаг боловч ингээд чаддаггүй. Ингээ хэд хоногийн дараа дахиад уугаад ингээд ингэсэн зүйл нэг ухамсартаагаар хэдий шийдвэр гаргалаач гэсэн түүнийгээ ингээд зогсоож чадахгүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Тий. Энийг бол одоо донтолт гинэ гэдэг. Яг ингээ юу гэж хэлээд байгаа юм бол уудаг явдлаа бие захирж болж чадхаа байсан үнийг харны донтох өвчин туссан хөө гэдэг байгаа. Тэгээ өвчтөн гэд бүр те дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1956 онд анх Америк нэгдсэн улсад энэ архитектийн яг ийм шатанд очсон хүмүүс бол ингээд бүр өвчлсөн өөрөө дөө энэ өвчнгөөс эдгээс салгах архиа зогсоох юм чадваргүй болсон хүмүүс юм байна гэдгийг анх гаргаж ирж ингээд дагаж мөрдснээр одоо дэлхийн ихэнх улс орнууд дагаж мөрдөж байна л дээ. Үүний дотор Монгол улс ч гэсэн сэтгцэн эрүүл мэндийн төвд одоо ЭПАР гэдэг энэ онцлогоотой энэ өвчнгөөр архин донтох өвчтөн гэсэн онцлогдож байгаа энэ хүмүүсийг бол одоо эмчилж совилж эдгэж байгаа. Тэгээд энэ архины донтох өвчин бол одоо гинт одоо бий болчдгүй тухайн тусчдгүй. Энэ нь бол ингээд тодорхой ингээд өөрийн ингээд замнал замтаа ингээд тэр арх уудж байгаа байдал нь ангууж ихснээс хойш ингээд цаашаа үржил даамжилсаар агаад сүүл рүүгээ донтох буюу тэгээ яг энэ өвчнгийн нэршлэгдэж байгаа энэ зүйл рүү ингээд яваад орчдөг. Ийм зүйл байгаамаа. Тэгэхээр яг эн чинь яг л одоо хорт хавдар гэхэд чинь те яг ингээд нэг жохон юмнаас ихсэн байгаа штэ анх бол тийм ээ. Тийм. Тэгээ тэр ингээд илүү одоо ингээд нэг бүр юм одоо хүндрээд үе шатууд нь бүр хүндрэх тусам за явсаар байгаад тухайн маань одоо ингэж өхөлт хүртэл хурж байгаа. Тэгээ үүнтэй адилхан архин донтох өвчин маань бас ингээд прогрессод одоо те явдаг байх нь штэ. Тийм одоо дөрвөлсөндөө тодорхой замналын дагуу анх ингээ ууж эхлээд түүнээс хойш одоо ингээ давтамжтайгаар тухайн зүйлийг тодорхой хугацаанд давтамжтайгаар ингээ хэрэглээд ингээд явахт нь би болон ингээ сэтгэлийн одоо дасалтай болно гэж хэлж байгаа. Энэ дасалтай болно гэж юу вэ? Анх ингээ бид спиртийг бол одоо ингээ яг биед хортоо гэдгийг биднээсийн бие организм анх ингээ уухад бол шууд одоо ингээ маш ингээ дургуй байдлаар одоо бөөлж хэлбэрэл те ингээ тархилгоо өвддөг маргаашинтай ингээ маш юм зоврыг ингээ мэдэрдэг байсан бол ингээ тодорхой хэмжээнд ингээ уугаад тодорхой хугацаанд дасалтаар ингээ дасгаад байхад тэр бөөлжиж ингээ бие махбодоос ингээ хортоо зүүшүүгэж тэр реакцийг үзүүлэхээсээ илүүтэйгээр харин бүр нэхэмжилдэг хүсдэг ингээд те бие махбодын эргэтэнүүдийн хувьд ч гэсэн сэтгцийн хувьд ч гэсэн юм тааламжтай ингээ арх ингээ уухт нэг сайхан байдаг шүү гэсэн. Тэгээ энэ зүйл нэгэд явсараад энэ донтол гэж энэ зүйл рүү одоо ингээд те хэдийгээр эхний үедээ ингээд өөрөө санаатаа ухамсартайгаар ингээд санаатаагаар ингээд уудаг байсан бол дараа нь бүр ингээд уухгаа болио гэж бодлоо ч гэсэн бүр тийм тэсхийн аргагүй тийм дуун өсөлтөд авагдахыг л одоо бодлоо гэдэг юм л та. Тэгэхээр ерөнхийдөө одоо хүмүүс бол яг годомжинд гарцсан хүмүүс бол архичин гэж бол одоо нийтлэг хүмүүс бол үзэж байгаа. Тэр бас танаас тодруулж асууж байгаа зүйл болохоор яг энэ 20 хэдэн настай хэрнээ те 26 7 настай хэрнээ
архин дондогч байх боломжтой юм уу тий архин дондох өвчин гэдэг нь F10-аар тий энэ өвчний онцлогдох боломжтой юм уу за эсвэл 30 хэдэн настай тий 40 хэдэн настай за эсвэл одоо 30 за магадгүй 33 настай залуу байна тэгээд одоо ажил дээр ажиллаа хийдэг одоо тий тухайн нэг ямар нэгэн албан тушаалтаа доороо хүмүүсийг удирдах явж идэг за ийм хүн ажиллаа хийгээд яваад байгаа одоо амьдрал нь гэдэг үү те гэдэг гэр бүлтэйгээ яваад байна. Иймэрхүү хүн байна. Архин дондох өвчин гэдэг нь F10-аар онцлогдох боломжтой юм уу? Тий. Одоо ер нь ингээд ийм ер нь судалгаагаар те хүмүүсийн хэрэгжилж байгаа байдлыг ингээд судлаад ингээд үзэхэд ямар ч хүн бол ингээд донтолтонд өртөхгүй гэсэн тийм баталгаа бол байдаггүй. Одоо шил одоо энэ хүн бол одоо ингээд те архи ингээд уусараад ингээд яг тааруулж уусгаад ухамсартаа зогсоо гэсэн үедээ зогсоогоод тэг хэрэглээний тааламжийг авчсаар байгаад ингээд бүх насныхаа турш хэрэглэх боломжтой гэсэн ийм зүйл ер нь ингээд судалгаагаар гарч ирээгүй. Зүгээр юу нэг гарч ирсэн байх юм бол ер нь ингээд одоо бас энэ дээр ингээд тодруулаад хэлчихээ л дээ. Ер нь архиныг хэрэглээнийхэн байдлаар ер нь хүмүүс ингээд 5 хэсэгт хуваадаг л да. За. За ингээд хамгийн ихнийх нь бол одоо ингээд огт хэрэглэдэггүй. Ер нь спиртний төрлийн ундаа ингээд хэрэглэдэггүй гэдэг. Ёс төдий хэрэглэгч хоёрт нь те. Энэ нь болохоор одоо ингээд ямар нэгэн цайлга ёсолт болохоор ихний 3 ундаг эднүсийг уучаад те. За одоо болоо гэдэнсгээд те. Тэгээ цаашаа уух дор хүсэлж байдгүй тэгээ яг ингээд орхиод цаашаа ингээд болждөг. Дараагийнх нь хэрэглэгч гэдэг. Нэг тодорхой хэмжээнд одоо ингээд одоо стандарт гэж одоо хэлдэг л дээ тэр ингээ юу хэлээд авах юм бол илгээр хүний ингээ биед орж байгаа тэр этилийн спиртийн зүйлийг хоргоожуулах тийм чадвар хэмжээнд уухыг хэлээд байгаа. Тэр нь болохоор одоо ингээд цагт нэг элгэний цэвэрлэх хэмжээ 10 г төгөөмлөр бол 10 г этилийн спиртийг цэвэрлэнэ гэдэг юм л да. Тэгээд тэр нь илүү нэмж уудаггүй гэсэн үг шүү дээ. Элгэнийхээ хэмжээнд л дээ цэвэрлэх хэмжээнд. Энийг бол хэрэглэгч гэж хэлээд байгаа. За энэс дэшигээ арай нэг уухтаа ч юм уу эсвэл ойрхон уудаг тэр байдлаараа хэтрүүлэн хэрэгэлж. Тэгтээ ингээд ухамсартайгаар хаяа болждөг. За боли гэдэг. Одоо эсвэл чухал ажилдаа өнөөдөр уухгүй гэж юм уу тийм. Ер нь ингээд өөрийнхөө ингээд дур сонирхлоор ингээд ухамсарын төвшөнд бодоод шүү дээ. Энэ үедээ бариад болоо за одоо найз нартайгаа нэг уучи гэхмчлэнгээ. Энийг бол одоо би бол уухгүй гэсэн зогсоо чаддаг. Энэ хүмийг бол хэтрүүлэн хэрэглэгч гэдэг байгаа. За энэний дахин дараа яг тэр түрүүний миний хэлсэн нэг донтолт юун дээр ухамсартайгаар за энэ архийг болио гэд бодсон мөртлөө бүр амьдралд нь архинаа шалтгаантайгаар амьдрал ахуйд нь бие махбодд маш хэцүү зүйл тохиолдоод байхад чадахгүйгээр давтан ингээ уугаад байгаа нэг донтолт буюу F10 өвчин туслаа гэж тэгэд онцлогдоод байгаа. Энэ бол одоо хүний өөрөөр хэлэх юм хүний хувь хүний чадвараас ингээ тэтэрчин хэтрээ явж байгаа зүйл байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ингээд түрүүний өөрөө чинь асуултанд хариулахад бол энэ дээр бол одоо ингээд насны хувьд бол хизээ яг энэ донтолт руу орсон байднес гэх нь хувь хүнийхээ насны хувьд тэгээд албан тушаал эхэлж байгаа ажил болон эрэгтэй эмэгтэй хүүсний хувьд ч гэсэн нийгмийн одоо байр суурьны хувьд ч гэсэн энэ хүн бол ингээд тэдэн настайгаа донтно тэдэн настайгаа донтохгүй гэсэн тийм зүйл бол байдаггүй. Өөрөөр хэлбэл бүх хүмүүс ингээд донтдог. Тэгээд донтох боломжтой. Ийм зүйл байгаа. Энэ дээр харин зүгээр нэг ийм ялгаатай зүйл нь хувь хүний онцлогоос гэж байгаа. Тэр нь юу гэх юм бол түрүүн хальт дурдсан. Спиртний төрлийн тэр ундаг спиртийг бие рүү ороход түүнийг хоргоожуулах илгэнд нэг юм 2 фермент байдаг юм л дээ. Одоо спиртийг ингээд хоргоожуулдаг 1-2 ингээд циклээр ингээд явдаг. Энэ ферментний хан тэр илгэнд байдаг хувь хүнд байдаг их багын хэмжээнээс шалтгаалж хүмүүсийн донтолтонд хурдан орох уу түргэн орох уу гэдэг. Одоо гол хүчин зүйлийн нэг гэж байгаа. Ер нь тэгэхээр одоо энэ бол яг заавал гудамжинд гарчихсан одоо гэр орноосоо дайччихсан хүмүүс л одоо тэр архин донтох өвчтөө юм а гэдэг ойлголтоос бол өргөн хүрээний болчиход байна шүү дээ тийм ээ. Яг одоо таны ялт руу нэг хамгийн түрүүнд хэлсэн ухамсартайгаар зогсоож чадахгүй байгаа бол гэж та хэлээдсэн шүү дээ тийм л байгаа болвол та 20 эдтэй байна уу 30 эдтэй байна уу та ямар ажилд эрхэлж ийн доороо хүмүүс удирддаг байна уу гэдэг бол хамаагүй юм биш үү. Яг өөрийгөө шалгах зүйл бол за би өнөөдөр уухгүй гिचээд уухгүй гараа байж чадчихэв үү? Би 3 ундаганы дараа үнэхээр
зогсоож чадчихэв гэдгээрээ л өөрийгөө тухайн хүн маань өөрийнхөө хэмжээнд бас ингээд нэг шалгачиж болох юм байна шүү дээ. Тийм тий. Одоо ингээд үнэлээд те. Жишээл одоо ингээд цуг уудаг найз нартайгаа очиод яг би хажууд нь ингээд те. Ингээд арх уухгүй тэднээс арх уугаад тахт би өөрөө уухгүйгээр байж чадчихвэн юм. Жишээ те. Тэгэд одоо ингээд өөрийн мэдгүй шүлсээ татаал шүлс гоожоол те. Арааны шүлс асгараал. За яад ингээд амарсан мөртлөө гал өөрийн мэдгүй ууж байгаа энэ бол ер нь одоо хар өөр бол одоо дуртай болж байгаа юм шинж. Яха ер нь нэг хорхоо өрөөд байна. Тийм. Би махуудын хувьд нэг дасалтай болно гэж шүрүүлсэн шүү дээ. Дасалтай болохоос гадна юм дуртай болдог би мах. Өөрөө хараа энд одоо эргэтэнгүүдийн эдисүүд нэхэд ундаг. Нэг экспертиг гэдэг одоо биднээс өсөж байгаас баг илүүтэй адилхан тийм мэдрэмжийг биднээс мэдрүүлээд идэг л дээ. Одоо тэр яг донтол туссан хүмүүсийн хувьд бол. Маха. За тэгэхээр бас яг энэ зөвхөн годомжинд байгаа хүмүүсээс нэлээд өргөн ойлголтыг бас байх нь шүү дээ. Тий. Одоо тэгээд хамгийн харамсалтай зүйл нь ингээд энэ арх согтууруулах экспертэнд ингээд хамааралтай болох уу эпар тусчлаа, өвдчлөө гэдэг хүнийх нь эцсийн шатантаа ер нь ингээд очиод. Ер нь илрүүлэгддэг, хүлээн зөвшөөрөгддөг хов хүнийгээ болон ойр орчных нь айгуу тийм харамсалтай өвчин байгаа юм л та. Тий одоо тусгаж байгаа байдал нь ч гэсэн баг ингээд хажуудлынх нь найз нөхдөд гэр орныхан ч гэсэн ингээд нэг ууд энэ архийг бол хэргэлдэг зүйл юм байна. Баяр ёслол тэмдэглэдэг зүйл юм байна. Найз нөхдийн хүрээнд ч гэсэн сага нийлэхээр капитал болдго юм байна гэд нэг нэгэндээ ингээд энийг ингээд өгөж даган дуурайх те. Ер нь ингээд ухамсартай хүүхд байхаас энэ зүйлийг ер нь ингээд баяр ёслолтын үед хэргэлдэг юм байна гэсэн тийм сэтгэхгүйтэйгээр ингэж хэрглэж жагаад хэргэлж болох юм байна гэсэн те. Түүнээс ингээд энэ маш юм архины юм зовлонт чаналгаанд сэтгцэн болон биений хараад энэ өвчин ингээд тусан шүү гэсэн тэр мэдээлэл юм бол өгөхгүйгээр харин бүр эсрэгээрээ энэ бол ингээд зүгээр сайхан зүйл гэснээр хүн тэгээд түүнийг ингээд хүүхднээсээ уух сэдэлтэй болоод тэгээ ууч хэрэглээд тэгээ тасалтай болоод тэгээ хамааралтай болоод тэгээд өөрөөх нь пермент мөн бас сэтгэлийн шарах гэж байгаа юм л да. Бага насндаас ингээд дарагдсан ингээд ийм айд суудалтай мэдрэмжтэй уугашуу үднэсийг тэрийг гаргадаг үднэс байсан бол архич нь өөрөө ингээд бүх тэр хүний ингээд өдөрдох төвөднөсийг ингээд те даржаад барьдаг зүйлүүд нь бүгдийг ингээд нээждэг учраас нэг сэтгэл нь онгоож байгаа юм шиг эсвэл нэг хэлэхгүй хэлж чадахгүй нэг айд сүсэн чинь тэр айцыг алгуулж байгаа юм шиг зоригтой болгодог л даа. Энэ зүйлүүдийг мэдрэнгүүтээ одоо өөрөөр нь цаанаа ингээд дарагдсан сэтгэл зүйн хэрэгцээ биш те. Энээсээ болоод ингээд донтолтонд өндөр дуртай болох. Бүр ингээд архины ингээд өөрөө хүсээгүй байхад арх ингээд яг удирддаг болоод те. Үнэрийг аваад уух сэтэл төрдөг. Ямар чухал ажилтай байсан уучдаг. Тэгэл энэс ингээд ховны дарайтал гэдэг нэг юм зүйл тэр өвчин ингээд. Түрүү нэг таны асуусан нэг зүйл дээр нэг тодорхойлж хэлэхэд яг ингээд гадаа ингээд гэр орноосоо дайжаад одоо ингээд 2-3-аараа нийлээд ингээд хогмог түүгээд ингээд арх ууж байгаа хүмүүс бол энэ эпар ингээд гэдэг өвчнгийн 2 юм уу 3 дугаар хүмүүс байгаа юм л та. Энэ хүмүүс бол цагтаа ингээд те ажил төрөлтөө гэр оронтой чадвартай ингээд найз нөхдийн хүрээлттэй ингээд сайхан байсан боловч ингээд өөрийгөө ингээд те бас энэ арх ингээ хортой шүү энийг ууснаар би одоо ийм болоо шүү гэж бодохгүй мөн ингээ хэрэгэлсээр байгаа л явж байгаа нь үйл явц нь энэ байгаа аахгүй юу. Тэгээ энэ түрээгүйгээр маш олон хүмүүс энэ парвар ингээд амнасаа алдж байгаа. За. Гэрөөсөө дайчих нь битгийл байжгаад тэгээ уудаг ингээ хэрэгэлж байгаад одоо дотор эргэтэн те сэтгцийн хувьд ч гэсэн за тэгэл гадаа гудам тэгээ хөлдөх тэгээ амтын хүн зодуулд нүдүүлэх аваар осолд орох тэгээд архины хордлогоор бас тэгээ хордлогоор одоо маш их ингээд хорвог ингээд их юу яаж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэр ингээд эпар 10 ингээд ер нь яг туссан үедээ ч биш тусахын өмнөх шатанд ингээд энэ бол одоо ингээд бус төвчнгүүдээс нэг ялгадаг зүйл нь үнэхээр яг юу гэх юм бол би одоо илгэний хортовдор туссан байлаа гэхэд ми тэр илгийг ингээд муудуулна та. Тэгэнгүүтээ би ойр орчим хатаа аав ээж хань бүлтэйгээ мөн нийгэмтэйгээ харилцаа мөн эрүүл сарвал байжгаад эсвэл би ингээд нас нөхчхөө эсвэл би ингээд цаашдаа эрүүл сарвал болох уу гэдэг асуудлыг ингээд шийдэгддэг. Архины донтолтдаг юм уу энэ өвчөд тусаж эхэлснээсээ л хойш хамгийн ингээд ойр дотныхоо хамгийн өөр ингээд үнд тэр
зүйлүүдээ ингээд алдаж эхэлдэг. Одоо үнд чанарууд гэхээс тэгээд өөрөө юу бол хамгийн дөрөв алддаг зүйл нь нэр төртэй. Худлаа нэрээ хэлээд аригчин гэдэг нэрээ аваалтай. Тэгэл ингээд хамгийн бас нэг ингээд харилцаанаас ингээд ойр дотнох гэх юм бол одоо хамгийн хайртай хүмүүсээ одоо ээжигээ. Эхнэрээ үр хүүхдтэйгээ ингээд агшин цогтуу тавьж уулгад өөлөд барьж ингээд энэ зүйлүүдийг тэгээ явандаа энэ ингээд ясраад бүхэл ингээд ажлыг чадвараа алддаг. Тэгэл гэр орондоо байхарахгүй болдог. Хаана ингээд намайг арх уухад ямар ч шаардлагагүйгээр ингээд намайг шахахгүй дарамтгүй тэр газар руугаа яваад одоо түрүүний таны хэлсэндээ хэрвээ тэр хүртэл амьд байвал тэгээд тэр явлага архиныхаа мөрийг өгөөд ингээд хойл гуруулаа нэлээд хогоод өгөөд одоо хонж болох газар өдөр хоногийг өнгөрөөгөл явуулдаг юм эмгэнэлт өвчнгийн өвчнөлтөө. Тэгэхээр одоо яг энэ архинд онтох өвчин маань өөрөө бас нэг дотроо хэд хэдэн үе шат байгаад байна тий 3 үе шат байгаад байгаа юм байна. Тэрний өмнөх үе шат нь болохоор одоо таны 5 үе шатыг та хэлсэн шүү дээ тий. Огт хэрэгэлдэггүй амсах төдий хэрэглэгч тэгээ хэтрүүлэн хэрэглэгч тэгээд донтогч болоод байна тий. Тэгэхээр одоо яг хүмүүс маань яг одоо яг энэ хэтрүүлэн хэрэглэгч байх үе дээрээ хэрвээ яг ингээ өөрийгөө ингэж нэг татаад авчих боломжтой байгаа дээ тий. Яг донтолч одоо болоог байгаа юм ба штэ. Тэгвэл донтогч болчингуудаа дотроо дахиад 3 үе шат яваад байгаа. Тэгэхээр яг эн чинь ингээд уг нь яг ингээд одоо яг ингээд энэ подкастуудыг сонсоод энэ талаар ингээд тэг жоох мэдлэг авах юм бол тухайн хүн маань бас ингээд би яг нэг хэтрүүлийн хэрэглэгч байгаад байгаа юм биш үү. За би нэг донтолтын үе рүү ер нь орох гээд байгаа юм биш үү. За би орцсон байгаа юм биш үү гэд ингээд шинж тэмдгүүдээ уг нь таньж мэдээд бас нэг өөрийгөө нэг одоо татаад авчих уг нь боломжтой байгаад байна тий. Тийм. Энэ дээр бас ингээд нэг зүйлийг ингээд тодорхой болгоход яагаад энэ архины өвчин одоо энэ 3 дугаар эмнэлэг юм уу 1 дугаар эмнэлэг тариа илэгддэг заавал сэтгцэн эмнэлэг тариа илэгддэг вэ гэх тээ. Одоо манайх гэхэд шараатных гэж илэгддэг тээ. Сэмүүдтэй. Тэгэхээр энэ өөрөө ингээд сэтгцэн хараат уу сэтгцийг гэмтээдэг л дээ. Өвчин талдаа өөрөө л гэмтээснээс сэтгцэнд өөрчлөлт ордог. Өөрчлөлт ордгийнх ингээд хамгийн түрүүнийх нь байдал бол ер нь хэрэглэгч байж байгаа л хэтрүүлэн хэрэглэж болсноос хойш би бол хэтрүүлэн хэрэглэж биш ээ. Би арх уудгүй. Тэгээд донтолтын ихний үе юмд болохоор одоо тий би бол архицсан биш ээ. Ер нь би боликс үедэл болно штэ. Гэсэн нэг зүйлийг өөрөө бол ингээд бүр үнэнгээрээ бодож идэг. За. Тий одоо хүн бол одоо би уудгын ч уудаг гэдэг энэ өвчин ингээд арайж өвчин тусаагүй шүү гэд цаавар бол одоо ингээд энэ нартай бодоод байна гэдэг чинь сэтгцийн дээр өөрчлөлт гарсан нэг. Өөрөөр хэлэх юм бол одоо яг ингээд өөрийнхөө бодит байдлыг харж чадахгүй. Тий чадахгүй одоо тий архины ингээд бодитод энэ ингээд цаашаа ингээд хэрэглээд ахаар улам ингээд лавшруулаад тэгэл ингээд одоо нэг юм үгээд байсан доо намайг одоо хүүхдмөхт байхад энэ галзуу хүнд хэрэг галзууг нь хажууд нь хилдэггүй шүү гэдэг шиг тий нэг архичм тий архичээд юм гэх юм бол одоо маш их дургуцдаг. Тэрийг ингээд энэ архин дуртай болцсон одоо гудамжны хилээч юм гад хүмүүсийн ярьдгаар архичин гэж хэлдэг хамгийн дөрөв хэлдэг нь бол одоо ихнэр нь байдаг байхгүй. Ерөнхийдөө. Тэгээд ихнэр нь модал сайдалсан үедээ одоо төрөлдсөн үедээ архичин гэх юм бол зүгээр ингээл дотор нь ингээл гачин болоод явчихдаг. Уур нүрэл. Тий уур нүрэл уушгин сагсаа ингээл тий. Гэвч бодит байдал дээр бол хамгийн сайн мэдж байгаа архины амралттай болсныг мэдж байгаа юм бол яг гэр бүлийнх нь одоо хань тий ээж нь хамгийн дөрвөл наач арай хэтрээд байгаа юм биш юм уу арай гээл ингэж хэлээл тэгээ яг нь бас нэг талдаа одоо ингээд подкаст дээр хэлсэн баг л да. Тэгээд энэ хүмүүс нэг талдаа ингээм хамгийн сайн мэддэг мөртлөө ихний шинэ нөгөө нэг талдаа ингээд цааш нь үргэлжлүүлээд уух боломжийг хангаад байдаг те. Тэгээ албан газар руу нуцтаал өнөөдөр өвчтэй байна гэж шалтцсан багтан те. Тэг жишээ нь ингээд тэгтээ ингээд миний хүү биш ээ ийм дуртай болно гэж байхгүй энэ хинтэний хилээл гэл өөр найз нөхдийн хилээл ингээд тэг. Уг нь сайн хүү юм байгаа юм. Уг нь зүгээр гэдгийг найзууд нь л урагдах байдаг ингээд. Тэг гих мэтлэнгээ ингээд хажууд нь ч юм уу хэн нэгэн дэлэнгүүд нь би ч уулын нэрээ өөрөө бол энэ архины хамралтай болоогүй юм байна гээл те. Хинээс гэсэн тийм бодол санааны өөрийгөө зөвдөх тийм зүйлүүдийг хийлгээл байдаг л. Яг одоо энэ үе шатуудыг ингэж дамжин явуулахаа тий. Ингээд уг нь бол ингээд ямар нэг юмнууд алдаад байгаа шүү дээ энэ хүмүүс чинь тий.
одоо тухайн ууж байгаа хүн маань за найзуудын харилцаа хүртэл өөрчлөгдөд ирдэг. Ер нь нэг муух дуртай хүмүүсийн хүрээлэлд ороод ирсэн байдаг. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо мөнгө төгрөгүүдийг алдж идэг тий. За бизнесийн боломжуудаа алдж идэг, албан тушаал дахих боломжуудаа алдж идэг. За эсвэл одоо гэр оронд багсан тавих байдлууд нэгсэж идэг гэдэг ч юм уу. Эсвэл одоо архинаас хамааралтай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан гарах нь ихссэн байдаг. За эрүүл мэндийн хувьд ч гэсэн ер нь ингээд шаардлагат өгдөг болчихсон. Ер нь нэг одоо нэг уухаараа нэг 4-5 хоногор удаг. Дахиад нэг нөгөө шаардлагатандаа нэг дахиад нэг 3-4 хоног болдог. Ингийн чинь ингээ бараг нэг одоо нэг 10-аад хоног болчиход байна шүү дээ. Гэх мэтчлэн уг нь ингээд нэг ийм шинж тэмдгүүд уг нь илрээд байхад тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлгахад одоо хүргээд байгаа та сая хэлсэн нөгөө нэг сэтгцэд өөрчлөлт оруулдаг буюу яг өөрийнхөө уугаад байгаа байдлыг бодит байдлыг хүлээн зөвшөөрч харж чадахгүй харлан болгочоод байгаа нь тухайн хүний ингээ үе шатыг улам илүү дамжруулсаар одоо 2 дугаар үе шат руу 3 дугаар үе шат руу хүмүүсийг аваачаад байгаа юм байна шүү дээ тий. Яг ингээд тэр сая өөрөө чинь яг хэлдэг одоо тэр мэдрэлийн нэг удаагийн харагдалтаар тархинд байдаг ингээд мэдрэлийн эд эсүүдийг маш олон эд эсүүдийг өвхөлдөг гэж байгаа. Зарим нь үйл ажиллагааг ингээд ажиллах чадварыг доройтуулдаг одоо болгодог гэж байгаа. Энээс үүдэлтэйгээр ингээд хүмүүс ингээд нэг эерэг зүйлийг боддог те. Энэ зүйл эднээс нь ингээд тэрийг сандаг тэр эднэсүүд эднээс нь байхгүй болоод олон сөрөг болоод тэгэл түрүү одоо миний хэлдэг нэг хов хүний доройтол гэдгийг одоо бий болгоод сэтгэн бодох чадвар. Ер нь тарих бол одоо ингээд эцсийн сэтгэл биднээсийг амьд явахад ингээд яг өдөртөн чиглүүлж явах их гол эрхтэн штэ. Тэглийн төв мэдрэлийн систем тархийг л гэмтээснээр спиртэнд гэмтснээр энэ хүн одоо тэгээд юм архины хамааралтай ингээ болж гин гээд тэгээ одоо нэг түрүү өөрөө чи бас дутуу хэлсэн шиг байна те. Яг ингээд ийм эцсийн шатанд ингээд очингуудаа ингээд тэр хүмүүсийг юу гээд хас биш. Хэрвээ ингээд арай гайгүй үедээ мэдэх юм бол гэсэн те. За ангаах ухааны нэг юм зарчим байдаг. Өвчнийг хэдий эрт онцлогдож таньж мэднэ. Төдий чинээ эмнэгдэж эрүүл болоход төдий чинээ маш амар байдаг. Мөн эрүүл болгох нь магадлал нь тийм өндөр байдаг. Хугацаа мөн бага зардаг. Тэг гихэмшлэнгийн одоо нэг юм зүйлүүд байдаг бол мөн адилхан. Бараг гэдэг өвчнгийн хувьд. За би одоо ингээд ер нь миний ингээ уух татамж ингээд арай ингээд байна. Арай ойрхон. Тэгтээ ингээд давтагтаад одоо 7 хоногийн одоо түгээмэл залуучуудын дунд нэг хэрэглэгдэж байгаа зүйл 5 дахь төрийг одоо нэг тий. Заавал ингээд юунд яахгүй гэхэд тэр шоудах газар орохгүй гэхэд хэд гураараа нийлээд ганц юм уучих гэдэг жишээний ийм зүйл ингээд төгөөмөл нэг чинь 7 хоног сар 4 удаа гэдэг чинь л энэ ингээд сүулдэ гэдэг ер нь ингээд архины ингээд өөрийн мэдлгүй уудаг дуртай ингээд болгоод тий ингээд хамгийн ингээд хүний үн цэнтэй зүйлүүдээс улам л холдуулаад байдаг л айгу харамсалтай зүйл дээ. Тэгээ энэ ингээд маш юм алгуурхнаар тэгээ өөрчлөлт ингээд болж байгааг мэддэхгүйгээр бид бүгд ингээд хийгдээд. Тэгээд нөгөө нэг талдаа энийг мэдчих тэр зүү тогтлороо мэдчих биднээс нөгөө тэр тархины те энэ зүйлээ анзаарч ах тэр эсүүд маань алдагдаад ингэл үгүй шүү дээ. Тэгээд би бол аригчин биш ээ гэл. Зүгээрээ гэл. За тэгэхээр нэг талдаа одоо тийм ингээд яг энэ ухаан архинд донтож байгаа гэдэг тэр үе шатуудыг улам илүү донтуулаад байхад хүрэж байгаа зүйл нь би архичин биш ээ гэж өөрийнхөө ууж байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байлгаад дамжруулаад байна. Тэгвэл бас нэг энэ нь одоо тийм нөгөө муу мэдээ байгаа шүү дээ. Онцгой мэдээ байгаа дээ тийм. Гэтэ бодит үнэн болж байгаа. Гэхдээ баяраа багшийн хувьд бас нэгэн хэлж байгаа зүйл ер нь ямар ч өвчин эрт онцлол тийм эрт дэмжлэгээ эхлэх хэрээр за тэр хэрээр эмчилгээ нь одоо илүү үр дүнтэй байдгаа гэж. Тэгэхээр яг үүгээр одоо нэг яг сайн мэдээг тэ хүмүүст одоо хэлж байгаа зүйл яг одоо та эмчилгээгээ эхлүүлээч. Та яг одоо архинаас татгалзах юм а та эхлэх юм бол за тэр хэрээр таны хувьд амьдралд гарах сайжрал илүү хурдан байна гэж те илүү нааштай байна гэж. Гэтэл хүмүүс болохоор заавал нэг өөрийгөө нэг юм годомжинд гарцсан хин нэгэнтэй харьцуулдаг ч юм уу. За эсвэл бүр заавал нэг өөрөөсөө илүү уудаг хүнийг олоод тэрнтэй харьцуулаад байдаг. Тэгэхээр заавал тэр хүнтэй адилхан болтлоо хүлээгээд байх шаардлагагүйгээр зөвхөн яг одоо бариагшин хэлдгээр ухамсартайгаар өөрийнхөө ууж байгаагаа зогсоож чадахгүй байгаа болвол яг одооноос яг энэ арх уухгүй байх тал дээр та өөрөө хичээ хоёр та бас шаардлагатай байгаа бол мэрэгжлийн хүмүүс рүү хандах гэдэг юмыг бас хэлээд байна тийм ээ. Тэгэлгүй яхаа. Одоо тэгээд жишээ нь одоо ингээд одоо энэ төгөөмөл одоо ковид гэдэг өвчин ба шүү дээ тий. Дэлхийд дахинд байж байгаа тахал гэж нэрлэгдээд байгаа.
Миний бодлоор бол одоо архитект экспертийн төрлийн ундаа бол энэс нэг дутаад авахгүй үйлчлэгээтэй хордуулах чадвартай л да. Тэгээд ч ер нь ингээд энэ экспертийн төрлийн ундаа гэж одоо ингээд хуулиар зөвшөөрөгдсөн хор гэж ч одоо зарим эрдэмтэд хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хуулиар согтуурлах ингээд ундаа итгэлийн эксперттэй найрлагатай ундааг ингээд зөвшөөрсөн байдаг. Тийм стандарт ингээд. Тэгээд энэ дээр ингээд яг нэг хэрэглэгдсэн энэ зүйлийн одоо жишээ нь яг нэг жишээ хэлж л да. Хэрвээ би нэг цайны газар ороод хоол идээд тэр газараас би тэр хоолноос хордлого авах юм бол мэргэжлийн хяналтаас хэлэхэд энэ дээр шалгалт малгалт дээрээ тухайн байгууллага хоолны газрахыг одоо ингээд үнэхээр ингээд баяр сайхангойг ингээд хордуулсан учраас танаа үйл ажиллагааг зогсоолоогоо торгуул моргуул тагаад тусгай зөвшөөрлийг ингээд цуцалж байгаа байхгүй юу? Аха тэгдэг шүү. Тий. Тэгсэн чинь би одоо ингээд хараа гэдэг архийг ууж явж байгаад хүнтэй зодтолтоод хүн зодцсон байлаа. Тэгсэн чинь ингээд апогийн хараа гэдэг архийг уугаад би явж байгаад ингээд энэ хүн зодцсон байна. Танаа энэ хараа гэдэг архинаас чинь боллоо гэд. Хэрвээ мэрэгжлийн хяналтанд дэр нь хэлүүл яах вэ? Гомдлогоор бол. Тэр чинь ямар ч үгүй шүү дээ, үр дүнгүй шүү. Тий. Тэгсэн чинь энэ дээр нэг ийм зүйл хэлж байгаа. Та хэтрүүлэн уусан байна гэж байгаа. Тэгсэн чинь ерөн цогтууруулах зүйл экспертийн зүйлийг хүний бие орон эзэн бол тэр хэтрүүлэн уухааргүй ингээд зогцуулж ингээд тааруулж уух тийм боломжгүй байгаа байхгүй юу? Заавал донтуулдаг тий. Заавал өшөө илүү дасалтаа болгоод өмнө нь ууж исэн хэмжээнээс тодорхой тэгээд давтамжтайгаар уугаад байхад нэмж уулгах. Тийм нэмж уулгах, нэмж шаардаад байдаг зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ ингээ хуулиар зөвшөөрөгдсөн тэгээ хордуулах чанартай хорон бүтээгдэхүүн тэгээ би ингээд яг юу хэлэх гээд байх юм бол одоо ингээд зурагтаар дайлгаваа те. За энэ цогтуурлах төрлийн одоо яг шинэ жил болох гэж байна. Одоо энэний өмнө л одоо ингээд хундган дэнгүүд нь хөөсрөөл те. Танд ад жаргалыг өгнө гал ингээд те. Ингээд танд одоо ингээд энийг та хэрэглэснээр л эрч хүчтэй ч болно гэдэг юм гэл гэр бүлийн хяналтаа ингээд илүү дотн болно гэсэн ийм сурталчилгаануудыг өгөөд байгаа нь. Ингээд бид бүгд ингээд нэг энэ ч сайхан ингээд цаанаасаа ингээд зөвшөөрөх ийм сайхан кай байх юмсан гэсэн зүйл байгаа боловч нөгөө талдаа энэ бол одоо яг архитектийн ингээд баг 1-2% дээр ингээд гардаг зүйлтэй дөнгөж ингээд архи ингээд уусны дараа баг зэрэг ингээд кайп өгдөг гэвч цаадах 90 гаруй хувь нь болохоор үхэл хагцлаа хэрүүл уруул тэгэл тэр өөрөө чи хэлжсэн ажил төрлийн карьер алдахтай хамгийн ойр дотны ээж ихнэр үр хүүхдээ айлгал сандрааж тэгээ өөрөө ингээд цус харахаас ахуулаад те хөлдөж мэлдэх маш олон өвчнгийн энэ зүйлээс сурталчилдаг. Тэгээ ядчил шаарддаг штэ. Шартаад тэр чинь нэг өдөр 2 өдрийн юм бол тэ болдог шүү те. Тэр яг тэрийг юу н хэлдэггүй штэ. Тий. Одоо тэр шаардлагатай гэдэг байгаа зүйл нь яг ихтгэлийнхээ экспертүүд одоо яг хордож байгаа зүйл. Ер нь шаардлагатай гэж хордолтой хэлээд байгаа. Одоо тэгээ хүмүүсийн шаардлагатай хичээл болох эмнэлэг зүйд бол ингээд бие махбод тэ эргэтэн эдисүүд хордсон байна гэдэг. Хордлтын үйлчлэгээ хийлээ. Итгэлийн экспертэндээ хордчоод байгаа шүү дээ тий. Хордлого авчаад байна шүү дээ. Хоолны хордлого гэдэг шиг. Хоолны хордлого гэдэг хордоод байна. Тэгэхдээ итгэлийн эксперт тэр органик бодсонтой биш. Энэ дээр нөгөө илтгэний төрөн ферментээс хамгийн ихнийхэн хоргуулжуулах нэг юм үйл явц ингээд явагдахад үүсэж байгаа завсрын бодис гэдэг одоо тий цууны алигдээд эдэнс яригдаад байдаг. Экспертнээс бүр 3 дахин илүү хортоо тэр хорон чанартай бодисыг бий болгочдөг. Энэ нэг хоёр дахь нь болохоор энийг цэвэрлж чадахгүйгээр нэг хэмжээнд дууссан байхгүй болгонгууд нь цааш нь ингээд цусаар дамжуулаад биеинд очингууд нь хоримтлагдаад энэ ингээд арх уугаар согтолт гарсны дараа илэрдэг. Бие махбодыг эргэтэн хордуулж байгаа ийм үйл явц явагдаж байгаа. Тэгээ одоо энэний шаардлага гэдэг маань өөрөөр хэлэх юм бол энэ одоо тэгээ нэг өдрөөс цаашаа ингээд 5 зарим хүмүүсийн хувьд 7 хоног хүртэл одоо ийм шаардлагын байдалтай гэдэг чинь хордлогын байдалтай эргэтэн юуг нь хордуулаад байна л гэсэн ингээд ийм үйл явц явагдаад байгаа байхгүй. За тэгвэл яг өнөөдрийнхөө ингээд подкастыг энэ үргээ дуусгая. Тэгэхээр яг өнөөдрийн яг битэрийн бас олон зүйлүүдийг бол ярьж штэ. За хэрэв ухамсартайгаар зогсоож чадахгүй байгаа бол донтолт юм байна. За яг энэ бол яг F арга гэдэг өвчний онцтой бас юм байна. За тэгээ тодорхой үйл явцыг бол дамжин явдаг юм байна. За тэгтээ
яг энэ нь өөрөө сэтгцийг өөрчлөлт оруулдаг учраас тэр үйл явцуудыг харуулж чадахгүй өөрийнхөө ууж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй харлаган болгоод байгаа нь тухайн үнийг одоо донтолтондоо дамжирахад улам илүү хүрэгдэг юм байна. За тэгээс хамгийн сүүлд нь яг эн чинь бас яг энэ уугаад байгаа яг тэ энэ чинь одоо согтруулах хундаа маань бол хуулиар зөвшөөрөгдсөн хор юм а гэдэг ямиг бол ярьж байна. За мөн бас битэрийн бас ярьсан ялангуяа манай баяраа багшаа маань хэлсэн нэг зүйл бол эрт онцлогоо эхлүүлээд эрт имчилгээ эхлүүлэхээр тэр хэрээрээ сайжрал байна шүү гэдэг хэлсэн байгаа тийм ээ. Тийм. Одоо тэгээд энэ подкастлыг анхааран сонсож байгаа ингээд хүмүүст бас ингээд яг өөр дөөрөө сая ингээд би тэр ярьж байгаа нь яриаг ингээд бас ингээд тусгаж бодож тэгээд цэгнж үзээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Энэ ингээд өөрөө архитект буюу архи хүн дуртай олчлоо гэдэг нь хүн өөрөө нэг сүргийн хүн амтын учраас ер нь ойр орчмынхаа хүмүүс тэр муухай байдлаа ийм зүйлд ороолцсон гэдгийг мэдүүлэхийг хүсдэггүй. Гэхдээ яг ингээ яг үнэн тэр сурталчилгааны эсрэг талын яг үнэн тэр боловсролын талын арх ийм хортой шүү. Алхуурхан ингээд хүнийг эзэмшдэг ийм зүйл шүү. Таны хамгийн үнцэнтэй зүйлийг хордуулж амьдралаас авч явдаг зүйл энэ архитал шүү гэдгийг хэрвээ та ингээд ойлгоод таны яг өнөөдөр архины хэрэглэн ямар хувь байдалтай байна. Яг энийг та зөөр тунгаагаад өөрөө хэрвээ та тэр хэрэглэгчийн төвшөнд дэднэс байх юм бол үүнийг зогсоогоод яг энээсээ зогсоогоод цаашгаа хэрвээ хэрэглэгчийн төвшнгөөс цаашгаа алхаад хэтрүүлэн хэрэглэгч болоод эхэлж явах юм бол тэгээ бүр донтолтлон орж явах юм бол ер нь мэрэгжлийн хүмүүс тандсан. Ер нь маш сайн зүйлээ, сайн шийдвэр болж таны амьдралд одоо ингээд ирээдүйд чинь амьдрал сайн сайхан зүйлийг өгнө гэдгийг л өөрөө би ингээд яг энэ донтолтыг гихч юмны ингээд бүх зүйлээр нь яваад үзээд өнөөдөр эрүүл сарвал ингээд болсон хүний хавьд хэлэхэд одоо юм байна. За баярлаа. Тэгээд битэрийн подкастыг сонссонд баярлаа. За тэгээд дараа бас битэр дараагийн дугаараар хамтдаа уулзцаая. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За баярлаа.